Монгол улсын хэмжээнд гадаадын болон төрийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг 22 асрамжийн газар 1000 гаруй хүүхэд хүмүүжтэй гэсэн судалгаа байдаг. Харин сүүлийн жилүүдэд асрамжийн газар хүмүүжиж байгаа хүүхдүүд гадны иргэдэд өрчлөгдөх болон хүний найманд өртсөн гэх мэдээлэл байн гардаг. Хамгийн сүүлдэхэд асрамжийн газар хүмүүждэг 11 хүүхдийг хурамч паспортаар хууль бусаар Голланд улс руу гаргах гэж байгаад Франц улсын хил дээр баригдсан хэрэг гараад байна. За тэгэхээр Голланд улс руу асрамжийн газрын 11 хүүхдийг хууль бусаар хурамч паспорттайгаар хил давуулах гэж байгаад Франц улсын хил дээр баригдсан хэрэг гарсан. Энэ хэргийн талаар бид урд нь мэдээлж байсан. Харин гадаад хэргийн яамны консулын газраас энэ хэрэг ямархуу байдлаар шийдэгдэж байгаа аль асрамжийн газраас хэн гэдэг хүн эдгээр хүүхдүүдийг Голланд улс руу хууль бусаар авч гаргаж ирсэн бэ гэдэг мэдээллийг тодруулахаар гадаад хэргийн яам дээр ирсэн боловч консулын газрын дарга ганхууийг амралттай байгаа учраас энэ талаар ямарваа нэг мэдээлэл өгөхгүй мэдээлэл байхгүй гэдэг хариултыг өгсөн юм а. Монгол улсын 11 иргэн асрамжийн газрын хүүхдүүд хүний найманд өртөж гадаад улсын хил дээр баригдаад байхад Монгол улсын консулын газрынх нь дарга нар нь амралтаа аваад найр наадам гисэд зугаалцаад явж байх юм. Уг нь эдгээр хүүхдүүдийн төлөө бас нэг консулын газар нь тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулаад эрэл сурал тавиул эдгээр хүүхдүүд Монгол улсын цаашдаа ахаад хүний найманд өртөгч болзошгүй байгаа насрын газрын хүүхдүүдэд хэрэгтэй баймир юм. Асрамжийн газар хүмүүждэг 11 хүүхдийг хууль бусаар хурамч паспортаар Голланд улс руу гаргах гэж байгаад Франц улсын хил дээр баригдсан хэрэг гарсан. Эдгээр 11 хүүхдийг зөвхөн ямар зорилгоор хил давуулан гаргах гэж байсан ямар асрамжийн газараас авч явсан нь одоо хүртэл тодорхойгүй байна. Би тийм талаар гадаад хэргийн яамны консулын газар болон хүүхдийн төлөөх газраас тодруулах гэсэн боловч бүгд амраад явсан байх юм. Уг нь Монгол улсын 11 иргэн хүний наймыг том хэрэг төртөн гадны улс оронд баригдаад байхад хариуцсан газрын дарга нар нь амарт суугаад явж байна. Түүнчлэн бид энэ талаар хүүхдийн төлөөх газрын даргаас уцаар тодруулга авсан юм. Манай хариуцлага интернетээр байгаа тийм мэдээлэл ярьж байгаа. Бид гадаад яам бас холбогдох байгууллагуудаа энэ талаар бас мэдээлэл солих байгаа. Тэгээ та нарт өгсөн мэдээлэлээр зөвхөн энэ хүүхдүүдийг ямар шугамар авч гадагшаа нь авч явсан юм бол? Тэр гадагшаа авч явсан. Тэр чинь их нарийн сан тодруулсан шүү дээ. Бид энэ шууд тэр чинь хэд хамгаалах газар энэ бүх юмудаас нарийн давлгаа авчиж наач гэж мэдээлдэг. Биднээс фэштэй дихгүй одоо тэр наач чи их нарийн одоо нодлон жишээлбэл Шведэд энэ төр байсан хүмүүсийн энэ хав ихчлэн нөгөө томчууд нь ихчүүд нь ингээд одоо нөгөө хууль бусаар аваад тэндээ цагаачлаад явцсан. Тэгээд тэр хүмүүсийг дармын наашны энэ оруулж ирээ энэ төр гэхээр бид нар ийм одоо цагаач байцтай байгаа хамаагүй бид нар пигмээргүй байна гэдэг гадаад яамны консулын эцэд амжуулаад бас одоо томчууд нь бас янз бүрийн хөсөлтүүд гаргаад байдаг. Тэгээд цааш наашны тодорхой асуудал бол нэгэд түүхтэй. Хүүхдийн төлөө газрын дарга нь тодорхой мэдээлэл байхгүй хэвд мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлтэй байгаа юм байна. Тэгэхээр хүний найманд өртөөд гадны улсад боол хийж байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийн эрхийг хамгаалдаг байгууллага Монголд бараг байхгүй бололтой. Нөгөө тэгвэр эдгээр 11 хүүхэд одоо зөвхөн ямар байдал байгаа мөн мэдэх аргагүй байна. Ямар ч үсэн амарч найр наадам хэсэж дуустдаггүй дарга нар хизээ ажилдаа орохоор шалтгаалж энэ 11 хүүхдийн хувь зай шийдэгдэх юм байна. Эмбэс юм явуулсан.